Сайн бяцхан үзэгчдээ одоо та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр мэдээд solo leveling манхаваагаа өргөжлүүлэн үргэе. За тэгээд ерөнхийдөө бол одоо унш дуусгах бодолтой байна. Та бүхэн харин энэ бичлэгийг манд дуустал үзнэ гэж найдаа. Жохон урт болох байх. За хоол алга хүүхдүүдийг нээдэж байна. Энэ нарал дээр хаант улсад хамруулах хүнс байхгүй. Ингэж болохгүй. Энэ хаант улсад иргэдэд тэднийг удирдах хамгийн хүчрхэг зэрэг хэрэгтэй. Хаант улсын төлөө бидний замд саадулсан хэн бүхнийг айц давтуул гадаа хаад байхгүй. Тэгээд би амьд зүйлсийн нөхөр төрсөн. Хаан гихтэх зүйл ахаад байна уу? Эти бүх амьд бит намайг айцтан дээр харж байсан чи хүмүүсийн хаан уу? Бүр ярддаг шивчв. Энэ үед би анх удаа харсан. Надаас айдгүй нэгэнтэй анх удаа таарлаа. Одоо л илүү шивчв байна. Надаас айдгүй хүн гарч ирээгүй удсан байна. Шагаалж ачим залуу хаяга дандаа намайг дагаад байдаг юм бол чамд яаж дургүй байх вүлээ? Хүнээс хамаагүй том алхаж нисэж ярьж чаддаг шоргоол зүйн зүйлд ямар ч хүүхэд дургүй байх вүлээ? Энэ зүйлд ямар хүүхэд дургүй байх вүлээ? Би том бас ярьж нисэж чаддаг болохоор залууга над дуртай гэж юу? Маш л таяр бүү. Би төлөвлөгөөнд өөрчлөлт оруулмаар байна. Юу гэхдээ марш та. Хааны 32 насны özөрөөс ариун өшөөг барих төлөвлөгөө хэдэн сарын өмнө гаргасан. Үгүй би цуцлангийг өөрчлөнө гэж байна. Тэрийг тэгээд энийг ингээд тийм энэ боломжтой шүү. Миний үүний үр дүн хамаагүй гайхалтай болох байх маршлаа. Гэхдээ бидэнд одоо байгаагаас илүү хүн хүч хэрэгтэй, архитектурын бүтээсэн чөтгөрийн цамх хэрэгтэйг ашиглаж болох уу? Болж байна. Тэгвэл би ихтэй тэд юм хийгээдгий. Хаа энийг үнэхээр хийх юм уу? Муу новш энэ хүртэл ирчээд байгаад байгаа юм уу? Мэдээч үгүй хаа. Тэр сунжуу новшоос болоод манай бүлэглэл үгүй болсон. Бидний тийм болсных нарыг өрөөл шудраг үсттэй. Зөв шүү хаа. Сонс бид бол орон байрны хулгайч. Тэр мөрдөгч навши ихнэр хүүхэд нь орон байрны хулгайчдын гарт амиа алдсан ойлгосноо. Заахаа. Энэ том байшинд ямар ч хамгаалалт систем алга бараг л дээрэмдээдэггүй гуугаад байгаа юм шиг. Чичирхээ бойл алдаа гаргаж болохгүй. Чаавс та нар буруу хаалх руу орж ийн доо. За яах вэ? Хоёр хаан байна. Чи яагаад ганцаараа байгаа юм? Нөгөө хоёр хаан байна. Харин муу тэнийг эмтэд. Айгаа зүгтжил байдаг. Залуу хаан дөнгөс юм. Муу алдагч зүүн саадуулж болохгүй. Энэ танилаас зин тэн сэтгэлхөдлөл хааны итгэлийг хүлээж залуу хаан таалагдах нь үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ ч бас муугүй шүү. Анчны өмнө байх олсны нүрийн өрөл үргэлж юм байдаг. Энд чи ямар аваг үл ярадээс үлээ. Ямар байна бид түүнийг таны завраар өөрчилсөн. Гайхалтай. Энэ сур жавхлантай үзэсгэлэнтэй хөшиг хараад манай хаан үнэхээр тааламжтай байх болно. Ирээдүйд залуу хаан энэ газар дэж чаддаг болохоор энэ сайхан бэлэг болно. Нөгөөдг нь айл хэд ирсэн. Шагаалж. Хэдэн жилийн дараа хатагтай сүн та энэ зургийг хардаа энийг суухад зурсан юм.
Энэ зураг яасан гэж Сухагийн багш дунд нэзээ газуур гэж хэлсэн юм. Харсан чинь шаргалц 2 хөл дээрээ зогсож байна. Ард нахад өөр зураг байгаа. Сухагийн өөр нэз байгаа юу гэж Суха тэр энийг зурсан. Дараа нь Суха гэр бүлээ зурсан. Сүүлийн Сухагийн зурсан минигэр гэдэг зураг үнээс улаад өнөөдөр тантай уулзахыг хүссэн юм. Бид маш олон удаа хүүхдтэй ажиллаж байсан ч хүүхд гэр бүлийн ингэж зуршлыг анх удаа л харж байна. Багш нь гэрээ яагаад ингэж зурсан юм гэж Суха түүний найзууд гэр бүл бас том аав нь тэнд байдаг гэсэн. Эхэндээ би энийг хүчирхийлэлээс болсон гэж бодсон. Суха их цоглох хүүхд болохоор тийм биш бах. Суха зургийн онцгой авьяас тавьж магадгүй. Тийм ээ. Тушаал дэвсэнд баяр хүргэе. Та биднийг даах юм биш үү сун ахалгаа. Гэхдээ та яагаад одоо тушаал дэвшиж үзсэн та дандаа таталцаад байдаг гэсэн хэлэх шалтгаан дуусчихсан юм аа. Та ч үнэхээр гайхалтай юм аахаа. Танд ямар ч хүсэл байдгүй юм уу? Альбом тушаал эсвэл мөнгө ч юм уу? Мөнгө гинэ. Би чамаас залуу байхдаа том хуулийн байгууллага шиг мөнгө олдог байсан гэвэл итгэхгүй. Зүгээр дээ би өнөөдөр та нарыг даах болохоор магтгаа байл. Юу магтаал вэ? Өнөөдөр тэгээд үхрийн гэцэдвэл ямар вэ? Бурхан минь шоргоолжиг ийм сайхан зурдаг тоностой өгтөр хаанаас олох вэ? Манай зургийн авьяастай гэж энэ их зүйл биш ээ. Сүүлийн хуудсыг хар. Суга харанхуй газар доор том аа байдаг гэсэн санаанд чи мөрж байна уу? Яг нэгэд байгаа юм. Юу жишээ нэг инээдтэй зүйл бодогдоод. Бус түүхтүүд Сухагаас айгаад байгаа. Бус түүхтүүд Сухаг өртж байгаа хараад л хүүхдүүдийн царайнд хухаа зайдаг гэсэн. Уг нь манай Сухад эднийг огт ирлэхэж эсвэл тэдэн рүү чанга дуурч байгаагүй. Хүүхдүүд томчуудаас илүү цэвэр мэдрэмтгий байдаг болохоор хааны хүчийг мэдэрсэн байж магадгүй. Түүнээс гарч байгаа өвлийн сүдрийг мэдрээд хүүхдүүд Сухагаас цагаа өрсөн байх. Энэ хүч над дэрсэн болохоор гамшиг бодлоогүй. Уг нь энэ хүч бол өөр ертөнцийн бурхны хамгийн үнэт шалбартын дотор нуугдаж тэдний бүтээсэн бүх нөхцөл учиртай байсан аимшиг зэвсэг. Хэрвээ санаандгүй байдлаар Сухад өвлөгдөж сүдрийн хааны хүч илүү томорвол тэр энийг энгийн амьдралаар амьдрах боломжгүй болно. Түүнийг ядаж хүчээ өдөрж чадах насанд хүрэх хүртэл хүчийг нь хорих хэрэг гарлаа. Онгор минь Сухаг бусдын дунд асуудалгүй амьдарч чаддаг болт Сухагийн хүч болон сүдрийн зэргүүдийн талаарх дурсамжийг нь хорих хэрэгтэй юм байна. Хаантаа Суха чамайг зурсан байна. Хаантаа би залуу хантай салах ёсож болох уу? Залуу хантаа би бүх сүдрийн зэргүүд өмнөөс тантай салах ёсож байна. Боос шаргаолж тань зүтгэх нэрдрийн хэрэг байлаа залуу хантаа. Дараа уулзах хүртлээр тэнийг эрүүл сарвал байж байна гэж залбирая. Залуу хант намайг байхгүй ч гэсэн хичээлээ сайн гэрээ. Сайн сууж байгаарай залуу хантаа. Сайхан зүүдлээрэй. Ахлах сургууль бол хүчтэй хүчгүйгээ иддэг газар. Шинэ ангийнхан та нар бас энэ ангид ороо юу? Би жоохон тавтлаг хийсэ. Юу ч бол нэгдүгээр курс. Нэгдүгээр ангилгач. Бүх шүдвэрийг харцаараа гаргана. Чүү сонхоо. Чи ч бас энд ороо юу? Тийм ээ. Хинтээ найзууд болж инхний дагуулуулах нь үгээр шийдэгдэнэ. Эвтэй байцгаая цуу яриагаар тамгаар гэдсэн сүртийн биш шүү. Найз болоход муугүй баха. Тийм ээ. Ангийн зэрэг зэндээ ингэж шийдэгдэх бол та асуудал нь тэр нөхөр. Харцаа буулгахгүй байна уу? Яасан бэ? Хөөх тэр өнгөрөө навшиг харж байна уу?
Хөөе, тэр манай сургуульд байсан түүний замаас хол байсан дээр шүү. Хөөе, жуусан хоо. Чи өхмөр байна уу? Юу чамайг энэ хэвтэ алдартай гэж сонссон юмсан гэтэл бодсон шүү дээ биш юм. Тэр хэн болоо чи хамгаалаад байгаа юм. Манай дан сургуулийн хамгийн өвчтэй хөхөд. Бид түүнд гар үрж чаддгүй байсан. Байдал буруугаар эргэж магадгүйгээд би оролцсон юм. Ой муу тэнгээ чи бургаалцсан шүү. Надаар тоглоод байна уу? Тийм байсан бол түүний талаар сургалт харна үстэй. Сунхоо энуудад бас чамайг гэд хэлчихье. Сунхоо энуудад бас чамайг гэд хэлчихье. Энэ зэргийн байхад аргагүй хамгаалт гэж болох байх. Юу аргагүй хамгаалалт? Нэгэн тэнгисийн чинь сургууль дээр чи намайг аргалсан шүү. За надад бол муу санал. Ой, жуусан хоо тэр гурвыг яасан гинэ? Хараад л нэг өөр санагтаад ирсэн юм аа. Тэр багтаа жуудаад явдаг байсан болохоор дүүрэгтэй их алдартай байсан гэсэн. Би ч гэсэн жуудаар хичээлдэг юм уу? Өдөртэй маа. Өдөж байна юу вэ? Би сэтгэл хөдлөх ер бусын зүйлсийн талаар мэддэг байсан юм шиг санагтаад байна. Өдөж байгаа болохоор бисээ орё доо. Юу вэ? Хаалгыг нэгдэхгүй байна. Цаг зогсчиход яаж юм болдог үлээ? Энэ бас юу вэ? Ийм үед би юу хийх хэрэгтэй вэ? Ээж дандаа намайг аваад уурсан гэдэг. Ийм нөхцөлд аав юу хийх байсан бол? За ингээд энжин руу орлоо. Юу вэ? Буцагцсан хаагчлаа одоо өргөж ухаас өөр сонголт алга. Хөөх. Ваа. Англи хэлбэр ашиглах 20 англи сүх дайралт нэмэгсэж нөлөө манай ашиглан англи элемент ашиглана. Англи хэлбэрт аяглах сүх дайралтын нөлөө за түрүүн хэлсний 60 үлтэй арын үеиг. Зэн орон зайн гэрэл буруултаараа амин хүч 3 хүч чадал 3 хятлагын калимор англиар агуул дайралт төч нөхцөн энэ юу вэ? Үнэхээр тоглоом юм бах та. Би PC орох гэж байсан чи энэ юу вэ? Намайг ихлэ зэвсгээ сонг гэдэг нөө. Хүчрхэг наагаж яд. За байж байгаарай түр зүр хүлээж байгаарай. Хүчрхэг наагаж яд уур илэнгийн алах мохоо зэвсэг одоо нэрийн тархины алах мохоо зэвсэг дайралт төч нэмэх 400 пүү гэж авч байна. Одоо нэрийнх нь мохоо зэвсгүүдний мөрчтэй те. Соёогийн шунал таяг хуулбар хэрэгсэл шидийн хүч 2 дахин нэмэгдэнэ. Хар галтлуугийн лантуу төвшин эс нэмэх мохоо зэвсэг дайралт төч нэмэх 400 дайралтыг таранхуй соёоны нөлөө идэвхжүүлнэ. Төвшин зөвлөсөн системтэй тэгээд би төвшин ахаад үйл хилжин сод танаг авдаг юм байх та. Хүчтэн зориулсан урт хэлд. Дайралт төвч нэмэх 10. Гэтэн юу вэ? Суг болохоор энэ болон тавьчихсан юм байх та. Болтой юм сул дээр зэвсэг ашиглах юм. Хөлөг хоног өгч утга дайралт төч нэмэх 75 хуйгтай дайцгансан 25-аар илүү гэмтэлтэй. Энэ болон бэлгийнүүд байна. Хөгжилтэй имэйлд бол уйлэг болчихсон энийг сонгодог юм билүү? Одоо сонирхолтой болж байна. Дайралт юм билий. Нэр сун сууха төрөл байхгүй төвшин 1 ядралдаг залуун хаан цус 3300 манай 1600 хүч чадал 40 амин хүч 40
Шалмгаа байдал 40, ухаан 40, мэдрэхүй 40, үндсэн оноо нийтдээ 10. Ер нь нийтдээ 50 л гэсэн юм. Үзүүлэлт янаа ашиглах боломжгүй. Хүн байна уу? Би зэтийн зойр мойронд байна уу? Юу вэ? Мэдээлэл таадавшаа эхлэв. Энэ юмнууд хөдөлдөг гэж юу? Байж эрх зам зөндөө олон байсан биз дээ. Аймараа гараад ирсэн хөрх. Яг ботсон шиг. Таадавшаа эхлэв. Одоо хүүхдээрээ тоглуулна. Гоё манай. Таадавшаа эхлэв. Фу. Одоо энэ төвшөр биш. Энэ үеийн мангасууд яхаар миний төвшин, ялахаар миний төвшин хүчил. Төвшин нэмэгдэж байд би илүү хүчтэй болно. Үнэхээр тоглоом шиг юм. Эхэндээ жоохон хэцүү байсан ч одоо бөөндөө дээрс нь шаргалж чадгаар болчихлоо. Гэтэ эднэр надаас өндөр төвшний хүчтэй. Би яаж нэгдүгээр төвшөнд байж тэднийг ялсан юм бол? Мөн хүчнээс болсон юм болов? Яг юу вэ? Хүч чадал 28, шалмгаа байдал 28, амин хүч 28, ухаан 28. Үлцэн ашиглах боломжгүй бүгд нэмэгний ардаа 40% нэмэгдсэн. 40% биш үү 40 оноогоор нэмэгдсэн гэх юм байна те. Би дахиад илүү хүчтэй болмоор байна. Тэр босс мангасуу хүчтэй харагдаж байна. Эхний цохилтыг би хийх хэрэгтэй. Юу? Юу байсан бэ? Би амьд байна гэж юу? Энд чинь миний эхэлсэн газар байна. Үнэхээр хүлээлгэж бодлоо шүү. Ахаадын хөнглөөр явах юм байх та. Нэг гал нь унтарчих юм гуруулаа салтаа байсан да. Тохиолдол юм болов уу гэ тийм байх эсвэл юун дөрөнд төвчин агсан юм чинь зэвсгээ солих хэрэгтэй. Нэр 100 нутраг бэлий. Дайрал 25, критикал магадлал 10%. Критикалд нь гэж штэ. Энэ бэлгээ зөвхөнгөт. Критикал чи 2x, 3x. За 3x, 4x-ээр л үрж штэ. Би илүү болгоомжтой байх хэрэгтэй. 3 гал нь гурвуулаа унтарчихвол юу болохыг би мэдэхгүй. Тэр харгуург Батэрдийн дүүчтэй арай л тэнцвэргүй юм биш үү? Уур үрчглээ. Энэ янзаараа би тэр новшиг хийж ялахгүй юм байна. Байц тэр новшиг ашиглаж байсан зэвсэг байна. Читгэрийн хааны уртэлд хуулбар дайрал 170 дайрал тэгэхэд цагаан галын шуурга нөлөө идэвхж болно. Хэрвээ тэр жинхэнэ юм бол бидний төвшний ялгаа хэрэг юм бэ? За яг хуйхаас өмнө ахаа жоохон төвшөө ахнаа. Энэ удаад би үнэхээр болгоомжтой байх болно. Хөөе чи өөрийгөө өвч бүрэн тоноглолчлоо. Юмсмаар яах гэж байгаа юм. Та нар одоо залхахгүй байна уу? Эдгээр ашгүй амьдлаад байна. Тэгвэл тэд хязгаарыг байхан гарч гисэн гэсэн үг үстэй. Та төвшөө эхлэе. Та төвшөө эхлэе. Дэвших даалгавар эхлэе. Даалгавар үлээх татгалзах зөвшөөрөх. Дэвших даалгавар одоо эхэлж байна. Удаан тусам илүү их оноо авч өндөр түвшний төрөлтэй болох боломжтой. Амжилт хүсье. Цаг байхгүй болохоор жоохон төвөгтэй байлаа шүү дээ.
Үст нийлэг зодон болчих. Шид тэнгүүт юм байна те. Гэдэг юм уушиж байна. Өөрөө амир те, зоргоороо те. Одоо надад ийм зүйл хэрэггүй. Энд ч гэсэн надад хэрэггүй. Амар харамлаа шүү дээ. Зэвсгүүдээ нэгээр нь харваж үзүүллээ. Надад юу ч хэрэггүй. Эрхэн удраараа тулдах хэрэгтэй. Та төвшөө ахлаа. Та цуглуулсан онооны ачаар илүү дээд төрөл болох боломжтой. Тоглогчийн амжилттай тулгуурын тохирогдлыг олгох болно. Таны тулааны эр зэрэг бухсаад буртааг давлаа. Танаас жилгүй өөрийн хүч чадалд итгэн цааш явдаг. Таны төрөл бол тулаанч. Таны төрөл шийдэгдлээ. Та цуглуулсан төвчлэн онооны хачаар илүү дээд төрөлд дэвших болно. Тооцоолсон цоглолтын цагийг давлаа. Нэмэлт оноог олголоо. Таны үлдсэн цус 50%-аас илүү нэмэлт оноог олголоо. Та дайснуудыг ялсан. Нэмэлт оноог олголоо. Таны төвчлэн оноо амжилтын хязгаарыг давлаа. Та тулаанч төрлөөс сүнс зөхөгч төрөл төвчлээ. Одоо ч хангалтгүй байна. Тэр навшиг ялахын тулд би одоогийнхоос хамаагүй илүү хүчрхэг болох болно. Та энэ газараа байгаад байвал нэмэлт дайснууд гарч ирэх болно. Та төвшөө ахлаа. Ажиглагчийн зүйлт шидэтний дээд бөгж тулааны сүнсний дүрлцэх байлээ. Удаа үлээсэн үү? Одоо миний ялж. Төвшин дал нэр сун сухаа. Ийм байсан ч хангалтгүй байна. Би илүү хурдан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ 100% дөөрэг байгаа залуу хааны хүч юм уу? Би төвшин гисний дараа энэ зүйл дахиад тултж байна. Энэ хөлөг баатар бодж байснаас ч илүү хүчтэй юм. Үүний хүч хязгааргүй болон гарч ирдэг энгийн зэргүүдээс төсөөр төвшнөх юм. Өөрөөр хэлбэл тэр онцгой. Гэхдээ энэ залуу онцгой юм бол би ч бас онцгой. Би тоглоом мэдэхгүй байж болох ш. Надад нэгдүгээр төвшнөөс эхлээд илүү үзүүлэлт өгсөн болохоор би асуулгүй дээр төвшний зэргүүдийг ялсан. Энэ хүчнээс болсон уу? Юу хэрвээ би зөв санаж байгаа бол төвшин авах болгонд миний бүх үзүүлэлт нэгээр нэмэгдэж байсан. Хүч чадал 80, шалмгай худал 80, мэдрэхүй 80, амин хүч 80, ухаан 80, ардаа бүгд нэмэгдэж. Нэмэлт оноонуудыг нэмсэн миний үзүүлэлт 70 дахь төвшнийх биш. Харин 110 дахь төвшөнтэй ижилхэн гэсэн үг. Цол залуу хаан Сүдрийн хааны чадварын өвөөс болоод бүх зүйл 40-оор нэмэгдлээ. Ягтай. Шумуул яваад байна оройд. Нийлэг зодтолтлоод. За игрисийг минь ухах нь яах нь. Ямар гайхалтай чадамж вэ? Хариу ашигтай нэгдсэн хаанаас мөн төрсөн төрөлхийн манаа болон авиас марцагдсан түүхийн эс төвшний ангууч. Хүчээ яаж зөв ашиглахаач мэдэхгүй ийм хүч гаргаж чадчих байна. Залуу хаан та би ялагдлаа.
Би яллаа. Таны төвшин нэмэгдлээ. Би эцэст нь энэ навшийг яллаа. Юу? Эцэст нь гарч ирвөө. Энэ сампод ургийн самхуу гэхдээ энэ яагаад шидж байдаг үлээ? Энэ мангас биш байна. Төгшин эс төгшөө болтой. Энтгийн бүх юм шатах ёстой юм байх та. Ахаад нэг хаалга байна. Гэхдээ би нээж үзэхгүй бол юу ч болохгүй. Юу? 20 дугаар давхар. 30 дугаар давхар. Юу, яга бүгдээр юм сул дээр байгаа юм бол 50 дугаар давхар тулаан өдөртэй болж байна. Босс нь өөрчлөлөд зөвхөлээд хүчглээ. Би тэр хар үлэг бадартай тулдах гэж хитрхийг төвшөө гэсэн юм болов. Нэлээд том газартай ч гэсэн би тасралтгүйгүй л нэг цагт нэг давхар сүрлж чадхаар байна. Тэр яаж зэрэггүй ч юм хурдан дэшээ гардаг үлээ. Тэр 87 дугаар давхрыг цэвэрлэлийн дэнд нэрсэн гэж юу? Одоо 100 дугаар давхар сүртэй зүйл байхгүй л цаг хугацаантай байна. Хурдан дуусгах байд. Хаан хүртлийн цамхаар дээшлэх гэж чамгүй төрсөн гэтэл залуу хаан ямар цэрэггүй ч юм амархан гараад ирнэ гэж санах үлээ. Өмнөх удаа чи энэ хүртлээр чадаагүй. Чи үнэхээр том болжээ. Өмнөх удаа юу жишээ? Би бол нэгдүгээр зэрэглээ радио юм биш радис гэдээсээ үг нь радио үгийн том охин эсэл цөлийн шатнд 5 таймер л. Ердөө л энэ өөр юм байхгүй мó. Тийм ээ. Бид нэр дуусж байгаа. Уг нь чөтгөрийн ан гэдэг давхар үйсэн юм. Гэхдээ манай аваг нэгдүгээр зэрэглийг болоод тэр нь арилсан. Гүн төрөн залуугаа ийш анхудаа гарч ирсний тэмдэглээд нэр ивэл юм рүү манай авгүй авгийн ахлагч том нэр бэлдсэн байгаа. Чи нэг төгсгөл гэсэн тэгвэл тэр юу юм? Тэр бол чөтгөрийн зайж биш өөр хэмжээс рүү явдаг хаалга. Тэгэхээр энийг хаалга гэдэг нь бахан хаалга ост янзтай. Шууд явах гэж байгаа юм. Гэхдээ нэр чөтгөрөж үйдгийг мэдэхгүй ч би уух насан дөрөг хэдэн жилийн дараа нэрээ эцгээе. За тэгвэл дараа байд. Хаан хүртэл дараа уулзъя гэж хэлчихээ дахиж эцэж хэрэгж ирээгүй. Боломж гарвал дараа нь дахиад уулзъя. Чөтгөрийн цайз орхихдоо 60 жил болж байна. Төгшөө барих гэж л бидний дууддаг. Ингээд явуулж оч болохгүй. Радио зөвгийг эсэл гэсэн баха би санаад баяртай. Баяртай дараа уулзъя. Одоо энэ гарц жинхэнэ гарц үстэй. Эсвэл өрхөө. Энэ төгсгөл биш юм болов уу? Битгүү шаргалж. Ямар шаргалж нэхэрээ юм галзуу байдаг юм бэ? Наашгич тэд дуусахгүй нэ. Таны төвшин нэмэгдлээ. Гэтэ эднэчээр миний төвшин хурдтай дэвшилж байна. Сайн байна. Одоо энэ мангасууд тассан болохоор тийшээ явах хэрэгтэй. Том юм аа. Энэ газрын эцэст нь хэр том болоод том өрөөтэй байдаг байна. Ийм том өрөөтэй байдаг байна. Энэ өрөөнд өөр юм байхгүй юм байх та. Гэхдээ энэ яагаад уйлаад байна? Юу? Цогж байгаа болоод байна шүү дээ. Энэ яагаад байна? Би болгоомжгүй байлаа. Ашгүйтэй. Би үнэхээр хацтай байлаа. Энэ талавчтай шаргалз үнэхээр амар мөртлөх чинь байлаа шүү.
Өөрийгөө нээлттэй тэгээд биш нунад руу олигтойч тарихгүй хөдөлгөөнүүнээ зогсоод тэрний начир би түүнийг арай гэж ярьлаа. Миний бие ахаад нэг хаалгаа. Миний төвшөө ахиж нэмэгдэхгүй бол одооноос л нэгнээсээ гэртээ ярих юм шиг байна. Сонсохоо ерөөсөө ахаад уу араасаа гарч ирээд л байх юм. Миний төвшөө ерөөсөө яриад байна. Хөстөж цодом болж байна уу? Алаан болж байна нэгт. Би хурдан гүйлгээд танд жоохон хөдөлгөөнтэй маяг болох гээд байгаа шүү. Тэгэхээр тэнгэр дээр үзмээр байгаа юм биз дээ. Нашр. Амралтын ертөнцийнхэнтэй нэгтэйгөө 30 жил болсон байна. Зөвхөн маршал төвшнийхэн л оролцож болох энэ тоглоомд энэ төлөвтөө оролцох зөвшөөрөл авсан гэхээр би хааны нүдэнд гайхалтай дайчин гэж харагдсан бол л доо. Хэдий залуу хаан та байсан ч гэсэн намайг бүрэн хүчээ гаргаж байхад ялж юм хэлсэн үү? Anyway, дээр л яг л асрах хүчээр даруулж байгаа юм шиг. Тэр мангас уу. Бодоод байсан чи хар өглөө болон хар шургаалсан нэг төрлийн сүдрийн төлөвт байсан сая бас айл нэгэн тийм байх шиг байсан миний төсөөлөл. Тэгэхээр тийм дэснүүд үеийн боссууд гэсэн үг. Би тэр нүчийг л алж чадвал anyway миний тамаг буруу гэж юу? Ийм сүдрийн төлөвтэй мангас ахаад 3 байна. Пэст нийлх цодолтож байна. Тэрэн тулд хамгийн хэцүү нь үлдээ тэрнээс эхэлнэ. Би таягтай болсон болохоор тесрэлт нь яг бодсон шиг дэг байна. Сайхан цодож байна. Хамаг цуглуулсан боссуудаа явуулсан ба шүү дээ. Залуу хаантаа. Та өнөхөр намайг тийм дайралтай ялж чадна гэж би хааны яримд орсныхын дараа нууцаар хичээж ажилласаар энэ хүртэл твшиж чадсан. Хинч намайг санахгүй байсан ч хамаагүй би хаанд ямар үнч гэдгээ харуулж гүн сэтгэл үлдээх. Тасралтгүй юм дэснод гарч ирээд явал миний тэмэр тэнхээ өрөхгүй. Ахаа жаахан. Би бүх хүчээ ахаа жаахан илүү өдөрч чаддаг байх хэрэгтэй. Элийн яриачлалтай. Жаахныг ч тэмээ өрөхгүй. 6 цараа олон дайсантай. Бүтэн аримтай тулж чаддаг болох хүртлээ. Ингээд урсчихвол үнэхээр өвдөртэй байх нь. Өөр үзүүлэх юм үлдээг бол алга болж үз.
Миний үзүүлэлт нэмэгдээгүй ч гэсэн олон талаанд ороод хүчээ илүү чадварлаг өдөрч чаддаг боллоо. Билион градус хүчтэй. Түрүүн тулцсан шаргалснаас хамаагүй илүү хүчтэй байж мэднэ. Чи ч гэсэн ирж чадна үстэй. Тултгаас өмнө би нэг юм асуумаар байна. Би өдөрт хүртэл танай хүчний хэдэн өвдөд тулдсан бэ? Чөтгөрийн цаазыг оруулахгүй манай нийт хүчний 3,000-ны нэг хэсэг нь ийшээ илгээгдсэн. Энэ хүртэл тийм олон мангас ялсан багч ердүүл тиймхэн гэж юу? Болж байна. Тултээ. Та үнэхээр сайн өсчээ залуу хаантай. Та нар бүгд намайг залуу ингээд яхамтэр чи яг юу юм бэ? Энэ ертөнц рүү татчихсантай минь холбоотой юу? Хаан гэсэн бол би ойлгон гэхдээ залуу хаан гэдэг чинь яг юу юм? Тэр сэлмийн ташуур болгож өөрчилж чаддаг гэж юу? Өөрчлөгддөг зэвсэг байлаа гэсэн бариад тавсан байхад дуусна. Чи хоёр гараараа хамгаалвал гэж чинь нээлттэй үлдэнэ. Би чамайг ингэж ялагдана гэж бодохгүй байна. Бас би тул шүнжин юм болно. Чи газраа эзэн биш үсттэй. Тийм ээ, энэ залуу хуурамч. Жинхэнэ нь энэ вэ. Гутгуу. Гутаал хүн шиг тасаа харж байна. Ярилцаа шийдэж болох бол өршөөгөөрэй. Хариу алга. Энэ дэсэн ялагдаагүй байхад хаалга гараад ирлээ гэж юу? Тэгэхээр энэ сүлийн даваа байх нь. Энэ хүнийг л ялж хол би гэртээ харж чадна. Урт юм. Бас хүчтэй, гайхалтай. Тэр хүчтэйгээс гадна дайралт төрн их нарийн байна. Дайралт төрн техниктэй юм. Яг хэрэг хөдөлмөрлсөн болоод хэрэг хүхлийн ард гарсан болоод нэмж чадвартай байдаг юм бэ. Наач өчнө. Наа чиний аав гэхгүй юу? Энэ чинээс нь. Гэхдээ би ингээд ялагдаж чадахгүй. Миний үзүүлэлт болсон бас тулааны чадвар нь үзүүлэлтээр хангалттай ашиглахаар шаажирсан. Хэдийн энэ хүн надаас илүү үзүүлэлттэй байж болох ч надад ялдтын үзүүр харагдаж байна. Хэдий дайсан ч гэсэн мундаг юм аа. Хэрвээ би түүн шиг хүчтэй болчихвол тоглоом 100-аатай байсан уу? Тоглоом гайхмаар байгааз энэ хаалаа аав гэхдээ тэрхий эрт байна. Ямар ачин зүуд вэ? Тоглоомын цаг цөлөө юм байх та. Ачин дэнжинд явж эцсийн боснаа байдаг шүү. Чи одоо олтлын байгаа мó харихгүй мó бэ ингэж хойшлох гэж байна. Би туслах уу? Юу тэгдэг?
Амралтын ертөнцид бүтээгч яригдчихулсан зүйлсээр ийм зүйл хийдэг мөөгүй шүү. Хаантаа одоо залуу хааны хүчийг буцааж өгөх юм шүү. Би түүнийг өмнө нь ч бас хитэд шалсан. Гэхдээ энэ удаа тэр танд хүрч чадлаа. Би түүнийг тэнцсэн гэж бодож байна. Би сохроор хүч чадалтай итгэжлүүгийн хантаа шууд тулцсан бол бид ялах байсан уу? Хэдий хүчтэй байлаач ялах хэсэг нь тодорхойгүй үед цухтах талаар боддог байх хэрэгтэй. Юу ч бодлого хүчтэй дайсантай яаж тулдна гэдэг ердөө л булчингүй үйлдэл. Эрт байна тийм ээ, хитрхи эрт байна. Гэхдээ тэр нэг л өдөр хүчээ ашиглаж байхдаа нөхцөл байдлаа дүгнэж сурах болно. Хэдий тэр юу ч мэдэхгүй ч гэсэн энэ хүүхэд өөрийгөө сорихын тулд байнгын хаалгануудыг нээх болно. Залуу хаантаа мод чухал ажил байна. Намайг дуусгахаар гэр бүлээрээ орой ол идэх үү. Дараагийн мэдээ. Улсад өмнөд дэвссэн зартайлаа өрчим ах トゥ салах Фандун суунаар өнөөдөр баригдсан байна. Дараагийн мэдээ. Би талбар дээрс шууд дамжуулж байна. Улаан том хэмжээний төмөрлөгч ойролцоох иргэдийн амьдардаг бүс рүү тарах аюул гарсан байна. Тархах аюул гарсан байна. Гэсэн ч гал унтраах газар яжж 52 машин 800 гал сүнөгч дайшлан галыг амжилттай унтраалаа. Гутэн байна. Сайн байлаа. Баярлалаа. Цаа ахмадч гайхалтай юм аа. Энэ их ажлын дараа хүртэл ирч хүчтэй байна. Би нэг л өдөр түн шиг болно. Тэнгэрт нэг зүйл нисэж байна. Онгоцлоо илүү. Захирлаа та зүгээр үү тийм ээ. Би таан зогссон блэ. Манай компани шинээр орж буй хийсвэр хөдөлгөөний тоглоомд шинэ нэр өгөх хэрэг талаар танд хэлж байсан. Та сонсож байна уу? Манай ихнэр зэрэмсэн болсон. Аль хэдийн 6-7 хоногтой. Баяр үргийн юу жинхаа захирлаа. Баяр үргийн эцэст нь манай захирлаа болох нь. Шинэ тоглоомныхаа нэрийг үзэсгэлэнтэй ертөнц гэж юу? Манай тоглоом бараг л төгс ертөнцийг бүтээх болно. Яг тохирох нэр биш шүү. Захирлаа ихэд бодоод үзье. Манай компани ирээдүйн тоглоомоос шалтгаална. Үзэсгэлэнтэй ертөнц гэж яриач болохгүй сте арай дэнд юм аа. Би нэр өгөхдөө тийм үү юм байх та. Тэгвэл хүүхдийн нэрлэхээс ч юм уу асуудаг юм билүү. Гэтэ бодоод байх тагч бас надаас тэрдэд байх юм бүү. Тэгж их санаа зовох хэрэгтэй дээ. Энэ удаа манай хөрөнгө оруулагчтай болсон хөрөнгө оруулагчаа бүр энэ салбарын нэртэй газар шүү. Чожин бидэнд хөрөнгө оруулахаар болсон. Хөөх нэрээ юу? Аачин компани захирал юу жинхоо залхамжлах хэрэгээсээ татгалзсан амжилттай яваа залуугийн гайхалтай төв. Өөр мэдээ гарсан уу? Одоохондоо байхгүй. Гэхдээ өөр гарах болно. Миний санал болгосон суудлаас татгалзаад очиж тоглоомын компани байгуулах гэж. Би ачаа урдан хармаар байна. Хаалга. Үүний цанаас юу гарч ирхийг хинж мэдэхгүй тиймээс хүмүүс үргэлж хаалганаас үхтлээ. Айж хизээж битгий нэгдээсэй гэж залбирдаг. Гэхдээ энэ эсрэг хаалгаар үүсрэн ордог хүмүүс вэ. Бид тэднийг ангуучт гэж нэрлэдэг. Байна ангуучтай холбооны дэмжлэгийн салбар байна. Ноён сунг битгий уул гэж хичнээн удаа илүүлж хүний авах юм бэ? Үг авах юм бэ? Уучлаарай ангууч эрхмээ дайралтын бүгийг илгээх талдаа гарсан болтой. Та нөхцөл байдлыг тайлбарлаад өгч болох уу? Юуны чинь тайлбарлах би багаас зөвөрлмээргүй байна гэж хэлсэн. Ганц зөвхөлөө тухай алдаад унцдаг хүнийг ангууч байлаа гэд ингэж явуулаад байвал дараагийн хариуцлага бол яг юм ахичийн асуудал гарвал би танахаас гарна шүү. Годамжаар явж байгаа ямар сурагчаас энэ асуултыг асуугаад үзээрэй. Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна? Тэд 3 хариулт хэлнэ. Алдартай ангууч том булангийн гишүүн.
Эсвэл ангуучтай холбооны ажилтан. Ямар ч хаа газрын ажил бүгд л адилхан. Хажуу үсэн ангуучтай арилт эхлэхээс өмнө 100 шулан кофе авдаг гэсэн бидэнд яхаараа тийм мөгдгүй үлээ. Надад нэг асуудал гараад байна. Миний энэ сарын сэлгэн гусчлаад өгч болох уу? Би өнөөдөр дайралтанд орчихвол манай хүүхдийг харах хүн байхгүй, над ганцхан туслаа штэ. 9 шидийн гомдол хүсэлтүүд. Сонжоо гэдэг нэртэй байлуу. Зэрэг л бас манай хамгийн доод төвшнөх тоог нь харахад бараг л энгийн юм шүү. CAABCCBBBC. Бурхан минь энэ хүн энэ гэмтлийг хараач одоо л амьд байгаа гайхам шиг юм байна. Энэ юу юм байна л та? CABBCCBACC гэдэг нь injury гэдэг чинь injury гэж унших бах те. Би буруу уншсан уу? Ямар ч гэсэн энэ гэмтэл гэсэн үг л те. Хүний бие үүссэн гэмтлийг хэлдэг байхгүй юу? Шууд бие махбодын гэмтэл. Тэгэхээр ч одоо энэ чинь CABBCCABCC гэдэг чинь нэлээд ноцтой гэсэн үг. Яагаад ингэж үж ангуучлагыг хүссэн юм бол доо онцгой шалтгаан байгаа юм бах та. Ээж мөнхийн нэрнээс зүйл эмнэлэгт байгаа дүү нахлах сургуулийн сурагч. Хөөрхийн миний хүнд хэцүү амьдралаас амьдрахаас өөр сонголт болтой 23 настай надаас 6 дүү юм байна. Ахлага бид сүнжүү ангуучиг боловлох талаар арга хэмжээ авах хэрэгтэй юм шүү. Бид оролдож үзсэн. Чи яагаад ангуучтай холбоонд орсон юм бэ юу? Нөгөө баг багтай мэдээгээр үздсэн зүйлээсээ болоод л хамтрагчтай хаалганд гацгаас нь аварч байгаад өөрөө дотор нь төвжүүлсэн ангуучийн талаарх мэдээ байсан. Эхэндээ зүгээр л сонирхол төрсөн. Тэр нь хингээч, тэр нь сүнжүүгийн аав. Тэр хүмүүс өөрсдөө гэмтмэж бусдыг авардаг. Гэтэ тэнд тэднийг аврах юм. Хэрвээ хинч тэдэнд тусалж чадахгүй бол би туслах болно. Ангуучдыг гэмтээж эсвэл өхүүлэхийн тулд чадах бүхнээ. Энэ нөгөө нэг та нар санаж байгаа бол нэг бүлэг дээр энэ аав ялга болсон хаалган дээр энэ парк баригдсан гэдсэн шүү дээ. Тэр нь энэ байна. Тэр үед би тэгж шийдсэн. Чи сун ангуучиг боловлмоор байна уу? Эсвэл тэн тусламаар байна уу? Таны зүг бодоод байсан чинь надад түүнд бойл гэж зөвлөхөөс өөр чадах зүйл байхгүй юм байна. Чамд өөр сонголт байгаа бол яах вэ? Юу? Өндөр зэрэглэлийн ангууч болж ирсэн ч гэсэн мөнгө сонирхолгүй болохоор ангууч болоогүй хүмүүс бий. Холбоонд бүртгэлтэй тийм хүмүүсийг ятгуул яаж вэ? Би зэрэглэлийн ангаагч төрлийн ангууч өндөр зэрэглэлийн ангаагч байна. Ангууч болох чадвартай ч айдсаас болоод ангууч болоогүй ийж үхээ. Сул дээрээ ч гэсэн айдсанд авч хаалга руу орсон сүнжүү ангууч. Хэрвээ хэн нэгний нөлөөгөөр айдас эр зэрэг болж өрвөл тэр эр зэрэг нь сул дээрээ нэгний хүч чадал болно. Тэгэхэд оролдоод үзмээр байна уу? Хаалганы цаадах ажил чинь жаахан ч гэсэн тусуулж магадгүй. Тийм ээ, би хичээх болно. Хайч чулуу давуу. Тийм ээ, хайч чулуу даан дагнахэр муу юм аа. Миний цонхийг барь. За. Яасан тийм юм байгаа юм уу? Үгүй байхгүй. Хүүхэд нь байна. Энийг хараагүй удсан байна шүү. Хараа. Энэ бол бидний гэрэлтийн 16 жилийн ойн бэлэг. Хараа түрүүлээ гэртээ харж бай. Би айл болох хурдан очно. Чи удахгүй үстэй. Би чамайг хүлээж бай. Агуу хүч чадалтай нэгэн бус ертөнцөөс аимшигтай зүйлсийг татах соронч шиг байдаг гэсэн. Ёх. Бос. Энэ хаалганы цаана юу байгаа бол би хайж байна. Миний харснаар төсөөр төвчний зүйл гараад ирүүлье. Би ийм газарт гэж юу. Гэхдээ нэг гол юу байгааг нь мэдэхгүй. Хэдий юу гарч ирэхийг мэдэхгүй ч
новш гэж би ахаад л хүчглээ. Би энд хэдэн өдөр болсон бэ? Хэцүү юм. Би гэртээ ярмаар байна. Ганц хорлолтлог үлдлээ. Энэ хоолой түрүүнээс хойш намайг бодлоо босс. Энэ миний сүүлийн оролдлого байсан ч ийм газарт гацхыг хүсэхгүй байгаа бол би үүнээс сайжирч чадгаар бол энэ хаалганы цан байгаа зүйлийг оролдоод үзмээр байна. За. Сайн байна уу эрх мөндөд уншигчдаа. Бидний багш Жан Сурак зурагчийн гэгээн дурсгал зориулан гаргасан нэмэлт түүхүүгээр дуусч байна. Бид ганцаарчлсан төвшин ахилт нэмэлт түүхийг зөвхөн өөрсдийн хүчээр биш уншигч та бүхний хайр болон дэмжлэгээр амжилттай дуусгах чадлаа. Бид таныг маш их санаж байна. Таны хийсэнд маш их баярлалаа багшаа. Энэ гайхалтай цувралыг бичсэн зохиолч Чуугийн болон бидний аялалд нэгдсэн бүх хүмүүстэй талархал илэрхийлье. Шавнараас нь Iridice Studio Solo Leveling Manhwa Disciples Iridice Original Chugong Adapted by Hugon гэж унших уу те. За ингээд яг гоё энэгээр нь дуусгая. Энэ романтик хэсгээр нь төвлөрсөн байгаа. За тэгээд манай Solo Leveling Manhwa-тай хамт байж үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Мөн дараагийн сонирхолтой зүйлсээр иргэн уулзцгаая. Улаац хязгаас уг байла. Subscribe дарахаа битгий мартаарай.